За сайн байцгаана уу? Намайг Олон Баяр овогтой оюун цэцэг гэдэг. Би Австралийн Rack Corp гэдэг IT компани PR захирал мөн Камс буюу Night-ийн Австрал Монголын хамтарсан сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, Оги дүүгийн болон Оги Fashion-ы үүсгэн байгуулагч ийм хүн байна. За бид нар 2022 оны 9 сарын 1-нд баг сургуулаа сая нийлээд Австралийн боловсролын системийн хамгийн сайхан зүйл нь гэвэл хүнлэг хүнийг бий болгох. Хүүхдийг хөдөлгөөнийх нь аргаар, тоглох аргаар баруун тархийг нь хөгжүүлнгээ, зүүн тархийг нь буюу академик ур чадварыг хөгжүүлдэг. Тэгэхээр хүүхэд багасаа явах вэ гэхээр академик ур чадвар болон бусад арт, уран зураг, тоглох хөдөлгөөний арга буюу спорт тэгээ бусад зүйлийгээ зэрэг хөгжүүлэх давуу талтай байдаг. Бага насны хүүхдэд хит их ачаалал өгдөг. Тэгсэн мөртлөө ачаалалгүйгээр яаж хичээлийг хүргээд байгаа вэ гэхээр хүүхдүүдтэй ингээд энгийн тоглож байгаа юм шиг мөртлөө хичээлийн тухайн хүүхдүүдэд маш ойлгомжтойгоор заадаг. Би хамгийн Австралид очиод манай хүү 3 дугаар ангид орж исэн. За тэр үед юуг анзаарсан бэ гэхээр тэнд ерөөсө гэрийн даалгавар гэдэг зүйл өгөхгүй. Тэгсэн мөртлөө тэр хүүхдүүдийг олон зүйлд хамруулж хүүхдийг нийгэм шиг тийм үү хүн болж төлөвшөхт нь илүү анхаарч байсан. Манай нөхрийн тал болохоор Англиас гаралтай Австрали хүмүүс. За эдгээр өчнөө 100 жилээрээ боловсролын салбарт ажилласан маш өндөр боловсролтой академик, зарим нь болохоор scientist буюу эрдэм шинжилгээний ажилтнанд ийм хүмүүс байгаа. Тухайн хүмүүсээс юу харсан бэ гэхээр бүр багасаа хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа арга нь хүүхдэд аливаа зүйлийг заах аргачлал нь эрс өөр байсныг анзаараад Криспээр 2018 оноос эхлэж ярилцаад төлөвлөгөөгөө боловсруулад өнөөдөр 2022 онд нөхдөд байрлалтай Light City гэх төсөл дээр хамтран ороод өөрсдийнхөө сургуулийг ийхүү бариад хүргэсэн байна. Hello, my name is Baisa. I'm 5 years old. I like to play. I like to go to school. I meet my friends. Тас дэлхийн хангаар гэдэг. Нэгдүгээр анги. Энэ сургуульд явахдаа ингээд сургууль гоё ясгалсан. Би математикийн хичээл дуртай. Монгол хэл дуртай. Сайн байцгаана уу? Намагаа Оюун Болор Эрдэнэ гэдэг Night-ийн Австрал Монгол сургуулийн сэтгэл зүйч нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. За манай сургуулийн хувьд яг одоогийн давуу тал гэх юм бол нийт сурагч дээрээс суурилсан танин мэдхийн онцлог академик ур чадварыг дэмжих мөн нийгэм сэтгэл зүйн ур чадруудыг онцлох тестүүд маань яг багцаараа онцлогдож явж байгаа. Хүүхдүүд маань ямар ур чадвараа сургуулийнхаа хэмжээнд сайжруулж болох юм. Тэн дээр нь анги удирдсан багш хэрхэн ажиллаж болох юм. Мөн манай сургуулиас явуулж байгаа дугуулсан секц нь тухайн хүүхдийн ямар ур чадварыг яаж сайжруулах вэ гэдэг дээр нь үндэслээд за мөн гэр бүлийн талаас нь танаа хүүхэд ямар онцлогтой юм, хувь хүний онцлог нь юу юм, харилцааны онцлог нь юу юм, мөн гэр бүлийн хүрээнд хүүхдээ яаж хөгжүүлэх боломжтой энэ зэрэг арга барилуудыг тусгасан ийм цогц онцлогооны тайлан гаргаж байгаагаар онцлогтой. За энэ дээр маань тулгуурлаад сургуулийн маань цаашдын бодлого хөтөлбөр маань энэ дээрээ тусгагдаад явдаг байгаа. Сэтгэл зүйн цогц онцлогооны маань үр дүн эхнээсээ гараад явж байгаа. Тэгэхээр энэ болгоныгоо эцэг эхчүүдтэй ганцаарчилсан уулзалтаар танилцуулна. Тухайн хүүхдийн ямар ур чадвар дээр нь суурлаад ямар чадварыг нь хөгжүүлэх юм, ямар сул тал дээр нь бид нар яаж ажиллаж болохоор байна гэж хамтын ажиллагаагаа илүү сайн өргөжүүлж байгаа манай сургуулийн давуу тал байгаа. Дараагийн дугаар ангид төгсөж байгаа энэ Австралийн сурагчид чинь асар их үүрэг хариуцлагатай академик ур чадвар, амьдрах ур чадвар бусад зөөлөн ур чадваруудаа бүгднийг зэрэг эзэмшсэн байдаг. Тэгэхээр амьдрал дээр гарахаар яг вэ гэхээр өөрөө өөрийгөө авч явах чадвар, нийгэмдээ зөв хүн байх гэх мэт ур чадвараа зэрэг эзэмшсэн байдаг. Давуу талтай. Монголын боловсролын системд асар их авууштай зүйл байсан. Юу вэ гэхээр монголчууд ер нь академик ур чадвар нь маш өндөр хөгжсөн ард түмэн юм байна. Монгол
хэл соёл одоо Монгол академик ур чадварууд мөн Австралийн одоо англи хэлтэй Австрал соёл мөн бусад ур чадваруудаа нийлүүлээд 50-50%-тай монголоор 50%, англиар 50% ийм CAMS гэдэг юм тусгай хөтөлбөрийг гаргасан. Hello, my name is Indra. I am in the 3rd grade. I like mathematics and I like sports. I like going to gymnastics too. My favorite color is pink. In Australian Mingalian School, I like it because it's nice, and I like it because it has plants and trees. And I go to Australia, and in my Australian school it was like this, but in here it's more big space, and it has more growing plants. And I made lots of friends. In my grade there are 12 kids. My mom's the manager of the school. Манай сургуулийн яг одоо 35% нь Австрал багш байна. Яг одоогийн байдлаар. За үлдсэн 65% нь одоо Монгол ажилтан байна. За Монгол багш нараас гадна манайх одоо сургалтын алба, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гээд хүмүүс маань Монгол хүмүүс байгаа. Бид нэр одоо сүүлийн бараг жил сонгон шалгаруулалт хийсээр байгаад хамгийн сайн одоо багш нараар багаа бүрдүүлж чадсан. Намайг Буянхтан Ансайхан гэдэг. За 29 дахь жилдээ багшилж байгаа. Найлтын Австрал Монгол сургуулийн 1-р ангийн багш байгаа. За өмнө нь болохоор одоо 28 жил багшилсан, 29 дахь жилдээ энэ сургууль багшилж байна. Бид нар сургуулаа яг одоо 9 сарын 1-нд манай сургууль сэнээр нэгдсэн байгаа. Гэхдээ сургуулиасаа одоо нэгдэхээс өмнө бид нар сургуулийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Найлтын Австрал Монгол сургуулийн хөтөлбөрийг боловсруулахдаа 1-р ангийн одоо хөтөлбөрийг би өөрөө яг бичлэн боловсруулсан. Өндөр болохоор ерөнхийдөө улсын сургууль 4 сард үсгээд дуусдаг. Манай сургуулиуд 1-р удирдлагаа багтаагаад үсгээд дуусна. Төрөвчлсөн хөтөлбөр ингэ явж байгаа. Тэгэхээр бид нар дандаа битүү уу задгаа үеэр хүүхд уншуулах маш хурдан сурах арга. За түрүүн бид нар нөгөө нэг үеэ ингээд дууны үгэнд оруулж цээжлэх. Яг ингээд маамэ гэдэг дараалалаараа биш ханаас нь ч уншсан бид нар ханаас нь ч уншсан бүх үеэ мэддэг ийм хялбар төхөн аргаар ингээд хүүхдүүдэд сургаж байгаа. Энэ бол Австралийн тэр одоо боловсролын тогтолцоонд маш хялбархан аргаар сурах тэр хөргөн аргуудыг бид нар одоо энд туршиж бас хэрэгжүүлж байгаа даа баяртай. Дугаар анги буюу ахлах сургуулаа манай төгссөн хүүхдүүд бол Австралийн засгийн газраас одоо гаргасан тэр сертификат болон Монголын засгийн газраас боловсролын яамнаас гаргасан сертификат аль алиг авч төгснө. Бакалаврт Австрали улсад болон бусад улсуудад тэтгэлэг авах маш хэцүү. Тухайн тэтгэлгүүд маш бага зарлагддаг. Тэгэхээр бидний хувьд өөрсдийнхөө хүүхдүүдийг Австрали улсад 30-аас 100% тэтгэлэг авахт нь одооноос бэлтэн гэсэн. Мөн манай хүүхдүүд одоо хүүхд бүр 2-оос 3 жил тутамдаа Австрали улсад манай одоо харилцагч байгууллагуудад буюу харилцагч сургуулиудад сурч солилцооны хөтөлбөрөөр 14-өөс 21 хоног Австралид сурна. Монголын рагби холбоотой хамтран ажиллаад хүүхдүүдэд дэлхийн одоо рагби тэмцээнүүдэд дэлхийн аврагт одоо бэлдэж эхэлсэн. За мөн манай хүүхдүүд болон Монголын рагби холбоо эргээд манай одоо CAMS сургуулиар дамжуулаад Австралийн шинэ өмнөд улс мужийн рагби холбоотой хамтран ажиллаж эхэлсэн. Австралийн одоо шинэ өмнөд улс мужийн рагби холбооны тэргүүн энэ 11 сард манай сургууль дээр ирээд ер нь одоо ирээдүйд хамгийн юу гэдэг авьяаслаг одоо рагби тамирчид хэн байна гэдгийг эхний ээлжинд хараад тэгээ ер нь хүүхдүүдээ бэлдэж эхэлж байгаа. За дараа нь болохоор яг одоо рагби спортоор хамгийн амжилттай явж байгаа Коди гэдэг тамирчин байгаа. 2 сарын үед Монголд ирээд бас хүүхдүүдэд бэлдэж байгаа явна. Гэх мэтчлэн рагби спорт дээр 4 удаа манай одоо энэ коуч буюу одоо рагбигийн зөвлөхүүд маань ирж хүүхдүүдийг маань бэлдэх юм. Дэлхийн хүн бүтээх маань
Тэгээ дэлхийн иргэн бүтээх маань хамгийн чухал зүйл. Энд дээр их юм бол хөрвөх чадвартай, спорт, урлаг болон одоо технологийн ур чадваруудыг бүр эзэмшсэн англи, монгол хэл дээр сэтгэж чаддаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсралтай ийм дэлхийн иргэнийг бүтээх зорилготой. Бид нар зөвхөн Монголдо төдийгүй олон улсын яг энэ шилдэг коуч нараар хүүхдүүдээ яг нь тренинг хийлгээд олон улсад өрсөлдөх энэ боломжийг нь нээж өгч байна гэсэн үг. Бид нар бол яг одоогоор цүнх, гутал, тэгээ аксессуарс одоо үйлдвэрлэж байгаа. Манай бүх бүтээгдэхүүн гараар хийгддгээрээ онцлог. Хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн, материал одоо будаг оруулалтаараа давуу талтай. Бидний хувьд 2016 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулсан. 2017 онд Австралийн Сидней хотод бид анхны одоо нээлттэй хийгээд дараа нь одоо цахимаар онлайнаар дэлхийн нийтэд хүргэсэн. Хамгийн анх Оги брендийг үүсгэн байгуулахдаа яг бизнесээ мөнгө олъё гэж бол бодоогүй. Гэхдээ хөл дэвтэйхэн, загварлаг, мөн боломжийн үнэтэй юм бүтээгдэхүүн гутал хийяа л гэж бодсон юм. Энэ гурав дээр нэмэгдээд арьс нь өөрөө эрүүл, бусдын биед одоо ямар нэгэн хорвоо эмэгтэй хүний биедэнд тийм ээлтэй бүтээгдэхүүн одоо сонгох хэрэгтэй юм байна гэж ойлгоод арьсан бүтээгдэхүүн сонгосон. За хамгийн анх жишээлбэл энэ байна. Бид нэр могон арьс, материал арьс болон одоо Франц туглын арьсаар бүтээгдэхүүнүүдээ хийж эхэлсэн. За энэ нь болохоор тухайн бүтээгдэхүүн, тухайн амьтдыг хоол хүнсний зориулалтаар одоо өсгсөн. Тэгээ хүмүүс тэр махыг нь хэрэглэсний дараагаар тухайн арьсыг бид нар ийм бүтээгдэхүүн болгож гаргаж байна гэсэн үг. Үүнээс гадна мэдээж хэрэг цагаан хоолтон хүмүүстэй зориулаад мөөг болон усан онгоцны далбай хийдэг материалаар ийм гутал, цүнх болон аксессуарсууд бид нар хийж эхэлж байгаа. За энэ туршилт маань яг одоо Индонез улсад эрдэмтдийн багаар инхүү хийгдээд явж байна. За бид нар Хонконг, Австрали, Индонез, Итали гэсэн улсуудаа Монгол сая нэмэгдсэн. Монгол гэдэг ийм 5 улстай хамтран ер нь бүтээгдэхүүнийхаа одоо дээжийг юм уу туршилтыг хийдэг. Мөн одоо яг гараар хийхдээ ч гэсэн энэ улсуудад хийж байгаа. Аль бол high end буюу luxury бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзээд явж байна. За бидэнд тохирсон арьс яг одоогоор Монголд байхгүй байна. Бидний хувьд гэхдээ Монголын энэ арьсны чанарыг сайжруулах тал дээр ер нь юм тусгай төсөл гаргаад эндээ бүр олон улсаас ялангуяа Австралиас нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёрдугаар технологи, гуравдугаарт тэр тухайн улсын одоо experience буюу туршлагын оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. За энд яах вэ гэхээр бид нар арьсыг ярихаас өмнө эхлээд мал аж ахуйгаа илүү эрүүлжүүлэх шаардлагатай байна. За манай мал эрүүл байж аж тухайн арьс нь эрүүл гарах боломжтой. Дараа нь тэр арьсыг хэрхэн боловсруулж байна вэ гэдг нь дараагийн одоо ажил болоод явах юм. Оги брэнд одоогоор яг Африк твд л очоогүй, бусад бүх твд очсон. Дэлхийн өнцөг булан бүрээс одоо манай харилцагчид биднийг сонгон үйлчлүүлж байгаа. За тэгэхээр Африк твд очоогүй, Хойд Солонгост очоог байгаа. Бусад бүх газар ер нь бол бараг онлайнаар хүрээд байна. Манай бүтээгдэхүүн бол ер нь бизнес болон дипломат бүсгүүчүүд хамгийн хүмсэж байна. Үүнээс гадна спортын залуус их хүмсэж байна. За жишээлбэл Австрали улсын рагби спортын одууд өмсдөг, хэрэгэлдэг. Английн хөнгөн атлетикийн тамирчид хэрэглэж байна. Японы одоо сумо wrestlers одоо сумогийн одоо тамирчид өмсөж хэрэглэж байна. Мөн Австралид байгаа өөр улс орноос ирсэн дипломат эмэгтэйчүүд болон одоо дипломатууд элчин сайд болон консул одоо хүмүүсийн эхнэрүүд нь төлхөө хэрэглэж байгаа. Бизнес дээр баримтлах маш олон одоо юу гэдэг юм код зарчим байгаа. Гэхдээ хамгийн нэг намрын зүйл бол зөв хүн байх юм билээ. Магадгүй зөв хүн удаан урагшилж болно. Гэхдээ зөв хүн бол удаанаар ч хамаагүй урагшилсаар л байна.
тэр бизнес зөв хүний удирдах байгаа бизнес нь зөв хүний одоо бий болгосон баг нь зөв л байдаг. Тэгэхээр багаар ч хамаагүй урагшлна. Заримдаа хүмүүс муу хүн тийм үү? Муу аргаар, муухай аргаар буруу зүйл хийгээд магадгүй шууд ингээд ийм дэшээ гарч болно те. Гэхдээ хизээ нэгэн цаг тэр доошоо л уруудна. Яагаад гэвэл нөгөө он цаг илээх тусам, аливаа цаг хугацаа өнгөрөх тусам зөв буруугийн ялгаа гарч ирдэг. Яг өнөөдөр шууд мэдэгдэхгүй байж болно. Тэгэхээр ерөөсөө нэг номерын зүйл бол зөв байх, зөв хүн байх юм билээ. Хамгийн ихний төсөл маань гэвэл веган буюу цагаан хоолтой хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүд гаргах. Үүний дараагаар зөвхөн Оги брэнд гэлтгүй Монгол брэндүүдийг Австралийн QVB буюу Queen Victoria Building гэж байгаа. Энэ нь хамгийн түүхэн, хамгийн үзэсгэлэнтэй ийм мол ийшээ хамтд нь ийм цогц болгоод одоо оруулах төсөл явагдаж байна. За гуравт нь гэвэл бид мал аж ахуй дээр анхаарч Монголын арсыг зөвхөн Оги брэнд биш тийм үү. Дэлхийн одоо энэ том брэндүүд ашигладаг болохоор одоо тийм чанартай, тийм боломжтой болгож сайжруулад тийшээ хүргэх PR-ыг нь хийх сонирхолтой байгаа.